2 1 хагас бид нуулаа. Азаа гэж хэлээ. Бороо 2 1 хагас эрдэнэ уулаа. Азаа байна. За юуны өмнө манай урилгыг хүлээн авч ирсэн. Та хоёрт маш их баярлалаа. Өөртөө танилцуулах уу? За мэдээд одоо үсээ тэр бол байна. Тэгээд өөрөө олцсон цагаад баяртай байна. Зөв мөрөн гэдэг мэдээ 3 дугаар курс явуулсан. Төгссөн ажилтнаас нэрээс сурдаг. За шинэ анаа яаж байгаа? Сайхан баярлалаа. Амар гэрээ. Тэгвэл яач. Надад бүхэн шигэл тэр байна. Бомбелос гарсан. Тэгээд авдагс. Сургуулаараа авсан зүйлийг. Мас бол нэг жил болгоно олон жилээ. Монголын цагаар гадаа байна гадаа бүгдээ боддог. Тэгээд энэ дараагаар яг скорхын цагаар хийж оноо. Тэгээд энэ бол жилдээ нэг 2 удаа оноо гэдэг заншилтай байна. Жил болгоно тэгж. 2 удаа шилжсэн шүү дээ. Тэгээд гадаа бөөнөр тэгэл ормоотой скорхын цагаар өөрөө нэлж байгаа. За хамгийн ихний асуулт. Яагаад одоо МЭД гэдэг сургуулийг сонгож суралцж байгаа юм? МЭД төмөр зам гэдэг утгаар сонсон. Тэгээд тоосоо МЭД гэдэг нь Москвагийн сургууль төмөр зам сургууль Москвын ганц МЭД гэж хэлээ. Энэ бас ерөнхийдөө бол монголчууд төмөр замаараа орчтой юм бол хэлээ гүнзгийр боддог. Тэгээд Одоо энэ бүгдээ дөрүлээ яг Москвад ирснээс хойш амьдралаа яриа юм шиг заяа. За. Юу. Би чинь их ирээд сайхан багтсан шүү дээ. Бисэн чинь шууд манай сургуулийн тусаж авснаа. Декала авчаал ойрцчаад. Ингээ миний нэг хайсан тэгж олцдог. Тэгээ чи завилын бичсэн. Завилын юу завилын надад ирсэн. Имэйлээр ирсэн хүрээд ирээгээд тэгээд очиод яасан чинь миний нэрийг алдаа авчихсан нэг зураасгүй эрдэнэ уулын удаа чи тэгвэл Монгол буцчаад ирсэх бол буудалд байж дахиж урилгаж иртэл хүлээнэ. Тэгээд шууд хостел аваад эхний өдрөө би чинь бичээд ч нөгөө хүүхдтэй хэсэг яах вэ? Тэгээд хостел 20 хагас. Тэгээд саргараа нөгөө Орсын хамт амьдарч байгаа Орсын хийгч. Хоёр давхар байсан шүү дээ. Тэгээ дээр давхар байсан. Доотлын давхрын Орс. Холмостой чимэртэй зэ. Дээш яахаар холмос доош яахаар шивэр нэртэй. Юу өстэй хэцүүс. Тэгэл арай гэж дотор байна бол танилцал ер нь сургууль дотор бол дотор байна л үзсэн. Түрээ хавд. Миний одоо биш тэгээд анхнааш ирэл надад дэд бүсэнд хамт ирсэн баг наад чи бол хин шууд эхнээс их мэдээлэл бичсэн туршлагатай дэд бүсэнд хамт явуулсан. Тэгээд байр таамаар зурсан телефон болон тэгэл тэгсэн дээр юм гадуур ихтэй мэд хэмжсэн газар үзгээл сквад чамч тэгэл яг гарсан. Аллахын газар үзэх гэсэн гадуур мэд хэмжсэн. Тэгээд дөөч нэг тэгээд спорт тоглох тэмцээн л энэ тэгээд юм л дээ. Тэрийг бас цаашаа ярина. За мөрөнгийн үед миний хувьд анх Москвад ирээд төрөөх наваад үзчихсэн. Тэгээд одоо тэр нь бол их газруудыг зааж өгөө. Энэ л ингэж амьдрнаа гэж юу зааж ирсэн юм уу? Яаж юу цааш ингэж амьдрнаа. Арай амлах. Тэгээд зааж өгсөн юм. Тэгэл байрны юм их байдаг гэсэн. Одоо газар үзсэн гэл. байх хараад үзсэн. Тэгээд маа бодч нэг хичээлийн цагаар байгуулахаар хичээл аюул цаг гаргах. Тэгээд зөвхөн юм л хийхээр аваад үзсэн. Танаа одоо
хичээл дотор байраас нь хэлээ ярьдаг. Дотор байрдаа ер нь хэрхэн амьдарцгаадаг вэ? дотор байрны амьдралаа тэгэл хожигнаатай шүү дээ. Асуулаа тэгээ манай сургууль дотор байрны орон тохиолдолд монголчууд амьдардаг. Тэгэл тэр тохиолдолд тэгэл хожигнаандаа Бүгдээр эрэгтэй эмэгтэй бүгдийг тэгээ нэг блоконд эрэгтэй нэг блоконд саачлаа. Тэгээ зарим асуудал нь нэг юм асуудал өөрөө тустай байдаг. Тустай байд юм босоод өрөө гэдэг. Тэгээ болоогүй шүү дээ яг нэг юм тустай яг хоёр юм байна. Тэр юм шиг юм. Зарим нь бүр эсвэл жижиггээр юм байна. Янз янзаар юм. Тэр хаалт жижиггээр ингээд хоёр юм байна. Тамам гараад байна. Тэр нэг юм. Занууд биш бол сарын төлбөр хийдэг. Тэр юм олон 691 нэг л. Сайн. Тэгээ байсан. Тэгсэн чинь энэ жилээс 1900 Яагаад болцсон? тэгээ 1900 Яаж өсвөл? харин тэрээс ойлгохгүй. Тэгээ засаг хийгээл ажил зайлшгүй. Гэтэ угаасаа юу Засаг вэ? хүнгийг нөхөж авах. Өсгөө тэр дээр дотор бүр Ер нь нэмэгдсэн гэх юм манайхаас нэмэгдсэн. Тэрс нэг сайн мэдээтэй дагаад стипенд нэмчихсэн. Стипенд хийдэг нэг манайхны төлцөр үгээр нэмэгдсэн. Гэтэ бас 600 гэж байгаа юм гэсэн зүйлс юм хэрэг. Нас авцсан санхүүгийн юм. Манайх ч 2000 гэдэг шүү дээ. Марч нар сар болгонд төлдөг. Хвчлэн хүмүүс ч дандаа цоглуулж чаддаг. Тэгэхээр төлбөр чинь бараг одоо ингээд нэг жилийн төлбөр бараг сайн болж байгаа. Тийм тий. Тэгээ сайн төлбөр ярьж чадаж байгаа. За эрдэнэ үеийн асуулт юм. Асуудал. Анх ирээл метро хараад шокнд орж ирсэн. За манай шугын метро чинь хуучны метро биш. Тийм ямар амар чимээтэй юм бэ гэж бодсон. Шокнд л орж байгаа гэдэг скеномен нь л хэлсэн. Анхаарал бас нэг хууч метрогоор эхэлж ирсэн юм. Тэгэл чигдүүжигнээл ингээд шуугаад юу л дээ. Тэр дараа нь шинэ метронд суухаар оо гэдэг нэг юм арай өөр сайн. Чистөө арай өөр лайн маань бас. Тэгэхээр одоо ингээд ирсэн шүү дээ. Ирээд нэг тийм байдал орж ирсэн ингээд яахаа ч ингээд оноглал юу борн авт гэдэг. Тийм нэг ирээд эхний 2 сар амар гоё яжгаад 3 сараас нь гониглаад тийм болдог гадаад байдууд тайр bijсэн. гайгүй миний хувьд бол тэгж амар бол санаж байна. Тэгэл хөрөө завгүй болох гэдэг юм. Өөртөө тогтохгүй тийм. Тийм шүү дээ. Нэг яа тийм. Яаж Юу хийсэн байсан. Тэгэл энэ жилээр үтх юм бол тэмцээ аягүй болсон. Тэгээ зөөр нь хийлээ. Боолтой байгаа шүү. Тэр бүгд хийдэг бол. За наа бүгд үтгэхтэй. Түнс байх уу? За одоо яг манай хоёр чинь хоёлоо ер нь нийгмийн амьдралд амар идэвхтэй байдаг шүү дээ. Болж байгаа уралдаан тэмцээ бүх юмдаа байн гараа явж идэг. Одоо тэгж. Ер нь анх бодод ирснээс хойш ингээд тэмцээнд орж ирсэн үү? Амоогийн зохиож байгаа Тийм. Одоос хойш ингээд жил болгон дээр 3 сар хэрэглэж шашаад тэмцээн авалтаа. Үзлээ явдал. Бүгд авчихсан. Ер нь амоогийн тэмцээнээс өмнө танаас сургуулийн 3 эсрэг 3 гэж болдог шүү дээ. Тэр тэмцээний талаар та ярил яг анх яаж үүсчихсэн юм байна? Үүсэвдүү санхүү өөртөө гаргасан. Санхүүч тэгэл янз янзтай өөрсдөөсөө гадна сургуулийн партнерш гадна дээр нөгөө тэмцээнд дор хэрэг бол жижиг хэрэгслүүдийг бол сургуулийн партнерс гадна бас зардлуудыг бол арай нэг том зардлуудаа өөрсдөө гаргаж тэмцээнэ. Тэр маань боросхорын тэмцээнд одоо миний мэдхийн яг мөрцөг ахнараас сонсч байсан юм нэг 16-17 жилийн дараа хийж байгаа бол боросхорын тэмцээн. Тэгээд ер нь бол айлгаж таслахгүй сургуулийн уламжлалт гэж явж байгаа нэг түүчилж байгаа юмнуудыг нь авч үзэх хэрэгтэй гэж. Тэгээд жил болгон яг дээд курсынх нь гээд цаашаа өргөлөд явдаг уу? Эсвэл яг нөгөө төлөөлөгч харилцаад
Тэгээ ерөнхийд толгой төлөөлөгч л байна. Тэгээд ахлах үсэн ингээд мэдээж мэднэ л дээ. Тэгээд яг юун дээр вэ? Яг юунаас вэ? Ямар хөө юм дээр жил болгоно хаалт уламжлалууд ингээд үүссэн юм шүү дээ. Багш хоёр ингээд одоо тэднээс нэг жишээ өшөө байна. Оо өшөө гэвэл шашлык Хоош шашлык. шашлык байгаа. зөвхөн янз янз Цаасаа Шинж цаасаа тэгэн зөндөө баяр баярлалын файлс тууш. баярлалаа дээр баярлалаа. ингээд малнараа илүү коллективд эзэн гарцлагч. Тэр чинь ингээд бас зарим дургууд дуртай хүмүүсээс алгадагаад яваад ингээд тооч. За дараагийн асуулт юу вэ? Гэсэн надад. За би авах. За тэмцээн явуулсан чи одоо шүү. Омогийн тэмцээнд танахаас олон багууд ордог тийм. Угахдахтаа яг найзалдаг хүмүүсээ ингэ явдгуу эсвэл бас хоорондоо бүгдээ ярьж байгаа. Тэр багууд орно шүү. Танаас үстэй дүү эсвэл ярьж байгаа. Саксол дээр хав нээлтэх болдог. Өөрөөр хэлбэл тас нээлтэх Тэмцэнээс амар болтоос. Тийм жилийн болгоно л өрөө тэмцээн муралтаанд мит ингээд байнгын байрлал байж байгаа шүү дээ. Яаж өрн шинээр ирж байгаа оюутнууд нь ч гэсэн надад тийм спортлог, авиаслог оюутнууд гэдэг юм танаас бол. Эсвэл хүмүүсээ бэлтгэж аваад байна уу? зарим хүмүүсийн нэлгүүл нэлтэй. Яаж яг одоо Тэр шимэг дуу бүжиг гэж бүлгэний өсөлтөө бол тэр эслийн хаалаа чим чагаар бүжиглэж юм ингээл. Тэр нэг угаасаа маань ч бүжиглдэг хүмүүс болсон. Ийм хүмүүс яг дуулаад бодчиход байгаа чинь. Юу маад аюу сургууль дотор тэмцээнүүд болдог. Хөдөлмөрийн тэмцээн, цэцэг тэмцээн тэргээд ер нь сургууль дотор яг тэмцээн тэгж болдог. Тэгээд тэрнээс бас Ачаалаа нэг юм. би бодод гэсэн. Эдгээр ингээд нэг юм дууч хэрэг шалтгаан юм бах та. Юу яаж яг ингээд Манай систем сонирхолтой боловсрол байна л да. Манай танилцах тойрог гэж. Тэрэн дээр бид нэр ависан үздэг. Ингээд шинэ ирж байгаа хүүхдүүд Амар 9 сар. хэлцэн байгаа очоод байгаа зүйл. Өөрөө тэгж тэгэхээр танилцуулаад тэгээд надад ийм авиасаа гэдэг гэдэг. Үтрээд ч санаагүй. Манай нэг өргөний юу бол үтрээд үзүүлсэн. Би юм аястай гэж. Ингээл хаалт байсан. Сансаад авиасан байна. За. Скот ирээд анх тасад хамгийн хэцүү зүйл юу байсан бэ? Тэсэж чинь шүү дээ. зэрэг Тэгээд тасна чадвар нь байна. Жишээ нь заяа би бол ингэдэгс амар тийм ичимхий тэмүүд орс хүмүүс чинь нэг тийм бүх юм нүрэн дээр нэг илэн талангүй шүү дээ. Зүгээр инээгээ ярьж байгаа нэг нуурлаад байгаа юм шиг. Би бол багш нарынхаа ингээд зүгээр инээгээ ярьж байгаа юм амар хүн дээр тусгаж аваад айгүй их ч байхгүй ер нь ингээд хэд хэд үйлжсэн байхгүй юу. Тэгээ энд бол тасаа надад амар процесс ийм хөө байт юм байна. Бид бол Цаана удаа хүмүүсээс тэгээд гайхах юм. бид бол Тэгээд үг бид бол гэдэг. тэгээд уусаа чам хэрэгтэй. Уурлал гарч Тэраад моолчсэн дээр дараа нь хэлбэл болчих. Хэвээ. Оюутан байх хугацааны хамгийн гол болсон ч бат. За одоо энэ дээр жихэд ярих юм их байна. Хоёр гурван жилийн одоо чоолгон хамгийн тод юм болоо. Тэгээд бас орж исэн квен юм болоо. Квен. Тэмчээ. Төвчээ. Тэнцээс даалт шүү дээ. Чуулган яг юм гэсэн. Чоолгон үжийн бэлтгэл тэгэл дэс хавал. Тэгээд цаашаа явсан байгаа гэх. Чоолгоны аптар үргэлж. Тэр энэ тийм нэг яг тодорхойлсон дээ. Баяр болгоны автор бодлоо. Мөрөнгө
Надад ер нь дурсан гэвэл найзад тэгээ ер нь бол юу юм бэ? Тэгээ тэмцээнүүд юм байна. Тэгээ тэмцээнүүд бэлдэх зам гэж үгээр хэлсэн шүү. 2 жил яг тооцох юм бол 2 жилийн өмнө тэмцээг л. Тэвчний ярьсных төвжигээ хэлсэн шүү дээ. Таас болж одоо 5 жилийн 6 жил дараалсан гэж байгаа. Яг яаж бэлдэж жил болгоно яг өөртөө тийм ихтэй идэгөө бид нар бас аавна гэсэн яг бэлтгэлийн үйл явцаасаа ярил. Бэлтгэлийн үйл явцаа. Тэр бол тэгэл ер нь бол нойрын л туслах юм л та. Өглөөс чихнээс бол оройч туслах. Марч байрнаар бэлтгэх бол тэгэл бас хэцүү шүү дээ. Ажуулаар нэг хүмүүсээ хатааж байгаа утсан нь тэрний дундуур бэлтгэх. Тэрнээс байгаа жижигэн зайд л бэлтгэх. Санаа нэгнээс гардаг яг бүгдээ ярьж байгаа ярилцсан л та. Тэгэхээр ярилцаар нэгэн төвшүүлэл тэрэн дээрээ явж үзээд гол дараагтай нь явж үзээ. Тэгэл өөр нэг хөгжүүлэл тийшээ санаануудаа авчихдаг. Тэгээд санаануудаа гаргачаад ерөнхий хар цугаар гаргах нэг ярьчаал тэрийг бацж үзэл одоо гол мал дахиад зөвхөнээс нь цааш үзэл. Янз янзаар үзсэн л дээ. Аль нь болж байгаа, аль нь болохгүй байна гэдэг. хамгийн гоё санаа ямар утгатай. Их майтарч байгаа зүйл. Манай ер нь манай нэг юм онцлог гэх юм уу сургуулиудаас яг илүү санагддаг тийм маазралтай нэхлээрэл маазруулж байгаа илүү гоорчийн тийм студиуд тийм хошин байдал юм тань илүү юм байна. Тэгж л бодож байна. Тэр гүний бэлтгэл гэдэг чинь бас тийм байна. Өгдөгд штэ гэж. Олгод байгаа юм гээл. Тэр маш нэг 14 хоног гэх юм хэлж босдог. 14 хоног. Тийм. Шахал өдөр болгоны бэлдээд үзсэн гэсэн. За амар тийм тод үлдсэн гой туршимж гэдэг үг нэг бэлдэж байхад би ингэж хэлээ. Тийм. Тэр австрийн турсамж болсон. Тэгээд эдгээр бэлтгэлийн үеийн туршимж яасан. Бэлтгэлийн туршимж бол 3 жилийн хойцлоо бид нэг бүжгөө зөөрсөн байсан. Тийм. Тийм. Тэгээд бүжгөө зөөрсөн байсан. Тэр л бүр баг өглөө том тэгээд байг нэгээд зүгээр зураад хийсэн. Тэр эргэжлийн тэр зөөрсөн хавцсан нь байна. Тэгээд чадахгүй юм уу те. Нэг юм цайвар мөнгөтэй. Нөгөө нэг юм яруу. бэж Тэр л одоо юу хүмүүс байдаг. Тэгээд маань ч жүжигэн дээр нэг картон цаас масаа аягүй хийж байна. танаа хамгийн анх нөгөө яг тэр үедээ микрофон барьж жүжигээ явахгүйгээр хоолойгоо бичдэг Тэрийг манайхан сэтсэн гэж байна. гэсэн гэлээ тийм. Айгуу тийм бүх юм дараалтай гоё л болдог юм амар. За тэмцээд орж явах үеийн сэтгэл зүй ямар байдаг вэ? Бүгдний өрөө гараад өчтдээ сургууль чинь. Тий, өрөө ордог шүү дээ. Хайдаг орондоо. Алнаа л. Амар хурдурд нь болоод байна шүү дээ. За одоо энэ бүжиг явлаа. Бүжиг авсны араас за дууны бэлгнүүд дуун аалаа гэдэг бас оноо сонсох гэж миний хувьд бол нэг сангах ерөөсөө цаг харддаг шүү дээ. Энд чинь ингээд уцаас ялан тэрний миний ажил тэрний хаяг үеиг бэлтэн энэ гэж бодож тэгэл баг тэгэл өглөөний бас нэг кафес бодож идэл сангахтай юм ерөөсөө байдаг шүү. мөрөнгө Тэр нь л бүжигээл дуусчихдаг шүү. Эйгүү Оноо сонсох дээр л яг анхаардаг юм. оноо яг гарч сонсч чадсан зовдөг. Тийм. гэртэл янз янз л байна. Хэдэн жил болсон гэдэг чинь. Юу 3 жил орсон. 4 жил орсон. Ял хэж имсэлсэн. Яг үтсэн би асууж л байгаа. Өнгөрсөн жил сартгуулаад амсан. Тэр шинэ хүмүүстэй Тэгээд бас амраа гарч ирсэн да. Тэгсэн хахад л авна. Москвад тэр нэг тийм хэцүү зүйл байсан нь сэтгэл зүйн ингээд уналтанд орж ирсэн. Тэр уналтаас уналтанд орж ирсэн бол яг яаж гарч ирсэн бэ?
Жисэн хэлбэдэг. Би ганцаараа үйлээгүй хэлбэдэг чадаа. Маар хэрэг миний ханшийн зүрхнээс олчлаа. Сэтгэлээр оронсон бол мөнгөтэй байж байгаа нэг үнийн харангууд амар жоон санагдал юмуд аваад мөнгө нэг орхон гоцол. Хэсэгээс өснөө өсөж байгаа үстэл чаг өөрөлдөн даалгаж гэж. Тэм шаналлын юм байж Одоо л мөнгө зохицуулсан. сочж байгаа. Тэгдэг штэ. Өөртөө итгэдэг штэ жаа сочж байгаа. Хизээ хөнгөийг ямар шоон дээр өөртөө үрэх гэдэг. За хоолн дээр Амар газар үздэг газар өгдөг гэсэн шүү дээ. Тэр мэдээ тэгээд бүрээл яваад байгаа. Зэнцэн тань нэг хүмүүс ондоо аваад. Өдөртөө нэг хаа гэдэг нэг юм. за тэгвэл мөрөнгөө ямар хэцүү байсан бэ? Яаж тэр Хэцүү байсан. Тэгээ яг одоо таад гарсан болохоор гэж юмсан. Нэг юм тэгж яг толгой орж ирэхгүй. Юус тэр хашны төрөмрөө сарай үзээ. Гайхах. Яг тачнал орж ирэхгүй. Бүгд 50-д ирсэн. Бага чиний Би чад амгаа хэрэг чухсан зүйл байсан. Чи тийм. Юу? Чичмдээ. тэр маяг томсон юм. Нэг шиг чад 20 доллар юу цаад жаа болсон шүү дээ. тэр сэтгэл дээр хүмүүс 21 дээр хүмүүс амар хөнгө аваад буцаад амар сүнг буцаад зардаг ч юм уу юм хүмүүс юм нэг юм хөнгө Хүчин зэрэг хатан ирчихэл. За 2 юм юужсэн чи тэнд 38 гэл. Тэг надад ч амар хүн санагдал. Балга би одоо ингээл ядварлаа. Тэгж бодож нэг би хаашид гэсэн чинь тэр person санаад орчлоо. За одоо сая дивжээ ярьсан чи спорт гэвэл ойлгомжтой. Спортын хөдөлгөөр ирж хараарай гэх юм шиг байна. бас бэлтгэл энэ заал авахд их нэг зарцуул. Тэгээд спортын бэлтгэхэд тэгээд даахаас авч байгаа юм даа. Ажил хямдхан заалын хайж болж байна. Тэгэхээр бүр болохгүй бүр олгоор тэрийн заал болно. Янз бүрээр л үзэн дээ. Сүнслэл байна. Очоод чаа бүгд дээр л үзэн дээ. Ямар тэмцээн бэ гэдгээс шалтгаалж. Эцэг болох тэмцээн бэ гэсэн шүү. Одоо ингээд хичээл яаж байгаа ингээд спорт амралт дотор ингээд юу амралт ингээд дуусчих байгаа шүү дээ. Энийн хажуугаар ажил мэл хийж юм. Оюутнуудад ямар хөө ажил байд юм бэ? Зөвлөгөө нэгээр тэнд ажиллаж болно. Мэдхгүй дээр зөвлөгөө өгч шээ. Тэгэл янз бүрийн ажил хийдэг хүмүүс өөр олон ажил хийж. Ер нь тэгээд энэ тийм гүн шиг юм тэгэл энэ тийм салгааны ажил эсвэл кофе шоп ажиллаж өөрөө креатив ажиллаж байна. Ажиллаж байна. Хайвал тэгэл газар л авах боломжтой л юм. Өөртөө тэгэл сүрсэл ажил хийя. За хувийн амьдралаас чөлөө цагаараа юу хийж юм? чөлөө цагаар чөлөө цагаар ерөнхий бол яг нэг сая 10 оны амралтаа л нэг чөлөө цаг гарч ирсэн шүү дээ. Тэргүүрээ тэгээд юм яа тийм доо бэлдээ. Тэгээд суу цагаар юм бол дуу сонсдог юм тийм үү? Дэм дуул тэгээд заалаа Заалаа байлаа. тэр ахын Юу гэж тэгэл гэтэл хийх юм байна. Амталтаа Хамгийн гоё амралтч байгаа тэгээд шууд юу ч хийх шүү дээ. нэг саний асуулт болохоор одоо монголчуудын зохиодог тэмцээн уралдаанаас өөр танаа сургуулийн дундх тэмцээн уралдаан болдог гадаадууд тийм зүйл болдог. оролцдог даяар Оролцож дараа зорж ирсэн. ямар хөө гэдэг вэ? Тэр
сургуулийн тэр юм төсн аягүй голох юм гэсэн. Чинэг хинээ хоёр жил мэл. Тэгээд хүмүүс гэж бас сэфэнс Өөр танаас авах юм уу? Гадаад үдээд юм. Олдон шиг байлээ. Тэгээд тэр маа нэг үзэгддэг нэг центр километр сараад шиг. Тийм. Тэгээд яваад байсан шиг. Крем ихэл надад чаач битээ санагдав. Тэгээд энэ нэрийг яаж гарч ирсэн юм? Ер нь манай бусад үед бид би л мэддгүйс дэмжиг ингэж нэрлэдэг. Миний гоо Тэр дээр үеих үү? Тэр үеих л зүг чагнаас. намайг юу гэж. Кренээ санаа гэсэн шиг. Гэтэл нэг юм хэлчихсэн. Ахад л юм. Тэр дэвчээ. За, одоо тэгвэл хааш заяа. Амьдрах хугацаанд, цэцгээр амьдрах хугацаанд тийм амар гоё тийм баянтай үйлчлэлтэй үйл явдал тохиолжсэн. За хэлээчтэй. Ногод ичээд байна. За, одоо гоё дэлгэрэнгүй маа. Ингэж илээ. Их сэрсэн чинь гадаа цасан дээр сэрч. Арайч тийм шивс тэгтээс юм байна тэгээд. Тэр бас яг тийм шилдэг тэр байдаг уу? Хөл юм байна. Надад тэр төвч нэг тийм л баян байна. Тэстэй. Биш. Тийм харж ирсэн. Тэгээд Таар тийм англи гараад очдгоо би яагаад. Яг очиж хүчтэй гэдэг. за тэр альтаснаас өөр ямар альтад хэлчихвэ. Бүгд ямар гоё дуу хэлчихсэн чинь. Өөр баян байхгүй. Орсуудтай нэг юм Орсуудаа тийм амар том юм болоо. Сайн санахгүй байна. Жижиг юм яг нөхөрлөл нэмж гараар барьдаг шүү дээ. Тийм юм бол тийм болсон юм шүү дээ. Яа том юм бол. Яг үгүй тийм гэсэн. Орсод ихтэйс зүүнтэй. Зарим хааштай байна бастай. Зүгээр явчихсан чинь ингээл шууд гараараа болдог. Амзаа илгч. Зарим амар төлөс хааж мараа. тэр зодоо явчихсан. Суптай. Бас Good хоо. Амар төлөвтэй манаас болох юм. Скон нэг зүйлс. юм нэр тий. таа. Асухтаа думаа сайн. Зоглохгүй. Таашаахгүй яагаад тэгээд. Асуудлыг шийдчихэл. Анх ирээд анх ирэх гэж байгаа оюутнууд бол эсвэл анх иржсэн өөртөө юу гэж хэлмээр байна. Энийг уяасан шүү дээ. Тий, захиас их юм. Мөнгө хамтаа байдаг. Мөнгө зөвхөн дараа л гэж хэлдэг. Үсний болцдог шилээ болдог. Тэсний зөвч чанга шээ. Тэр уснаас амтхан битгий андораа бай. Тэр биш шүү гэж. Мөнгө Миний хувьд анх хэрэгч өөртөө юу? Анх хэрэгч өөртөө тэгэхээр юу гэж хэлсэн бэ? Хэлэхгүй. Хичээлийн зэрэг гэж хэлэх юм болов. За. Төлөвлөсөн юм. Арс хэлээ сайн санаа. Юу юм юм бэ? Анх хэрэгч байгаа өөртөөс илүү бас тийм юм. Нөгөө нэг одоо энэс
Ойролцоогын хүмүүс энэ одоо Монгол явж байгаа шүү дээ. Энэ бол хөлтөнд орж байна. Хичээлээс орж байна. Тийм хүмүүстэй яг тухайн цаг мөчтэй аяг дурсамжтай юм юм. Найз нөхдөд хөвтэй гэрээ. Тэгвэл яг ч тийм байх шүү дээ. юм дээр Монгол яваад өгдөг байл шүү дээ. Тэгвэл Москвад амьдрахын дөрвөн гоё талцсан. Энэ нэг гоё. Тэгээ дөрвөн муухай тал тайр. Тэгээд гоён Тэр нэг л чигээр дөрөв. Яг гоё юм байдаг, муухай юм байдаг. тогтоогоос тэл гоён надад носын нийслэл гэдэг үзэж байгаа. Хөөж гоё юм чинь сайн. Тэр нь хөгжмөс гоё аюул цасаар мэдээлэл мэдж амар хаваардаг шүү дээ. Болон шинэ оноор солиод мөлөд аваад байсан юм шүү тийм. Энэ жил бол зөвлөж байна. Сүүлийн Зөвлөлөөс болоод дайнаас болсон. Монгол тал юм бол бас тийм шүү. Дэнэс л төсөн шүү дээ. Одоо гадны брэнд юм. тэдээс нэг тэр төрийн байгууллагууд дээр нэг айлч гадаад аймагаас ч хэцүү хэцдэг шүү дээ. Тэгээд зөвчсөн бол жоо ялгуул старс ухаалтай тайван сайхан л амьдарч байна да одоо тийм. Нэг тийм тайван сайхан тайвгүй тийм гоё тий гоё спорт урлагаараа гоё түүжэлж гарч ирээд тий тэгээ ерөөсө чөлөө цагаараа гоё өөрийгөө амраагаад манай мөрн одоо хамтлагаараа бэлтгэлээ хийгээд тэгэл би тайвгүй байсан байх тий уул тайрч аим суух гэж бодсон уххээр ерөөсө тийм пайн байхгүй бас санахгүй шүү бас тийм жижиг юм бол байхгүй мэнэ тийм тоо юм бол байхгүй мэнэ Хаагуул байна. Багтаа Эсвэл ямар хэлмэл Хэн гэдэг чинь бас өөрөө бас хэцүү л дээ. за юм байна. За үстэйстэй. Хэлэхгүй. Тэрс надад чинь тэр ярьж болохгүй юм байна л да. Тэгвэл арай ойрхоноор тэмцээн дээр орж явах үед авчихсан юм байна. Би нэрээ харах тийм хэцүү зүйлээ асууж. Хаях юм бол энэ өдөр мэдхгүй нэг хэлт орж дүү шилээ бэлтгэл ирээд тэгээд 11 сард нь мөлбөлийн зүйлс. Тэгээд би 2 баярлаж тэгээд юу гэлээ тэгэд явц би багтаад хойдсон юм байна. Тэгээд тэгсэн чинь шүүгч нь намайг дуудаад тэр чинь юу яваад хэлхий бэлдээж нэгсээр болоод шүүгчтэй ямар юм асуулцгаа. Тэгээд нэг юу ч ойлгохгүй мөглөө толоо тэгээд явчихсан. Тэрийг юу ч Тийм үү? За Хэлний айлгой багш. Тийм үү? Юу ч айлгой. Нөгөө чинь өөрлөн хараад яриад идэгтэй юм гээд юм байл. утас энэ чи гоё ярьж байгаа гинэ. Энийг л хатгалаад тавиад. Жоо биеийн хэмжээр нь л жоо айлж байгаа юм уу нэг ойлгохгүй юм байна. Ирэл ер нь хилийн нэгээс илүү ийм болсон. Би Нэг энэ үнийг ийм багцад юм яриад ашиг байна гэл. Тэгэл тийм яас нэг тэгэж татад унгаад бас ойлгодог шүү. Тэгэхээр мэдээгүй. Зарим хүмүүс найгаа хор дээр гэдэг шүү. Бас ч айлгын айлгтай. Тэр хүмүүс ойлгох шүү. Манай монгол шиг айлгтай гэдэг. Сэтгэл юм биш тэр айлгой. Зарим нэг шулган хүмүүс хэцүү байж давс хэлэн дээр шулган байна. Ойлгох юм шүү. Хичээл дээр хичээл болно. Тэмцээнд ор таяр амар тэмцээнд орох болгоч л би яг нэг тэмцээнд ороод асууад юм л да. Гардаг тийм асуудлууд хэцүү талууд гэх юм. Зөндөө хичээл дээр гардаг асуудал гэж байна. Өө хичээлдээ тус нь яг хичээл одоо хичээлээ ойлгохгүйгээр одоо тийм шиг юу вэ? Заавчлаарай. Хичээлээ ойлгохгүй гардаг тийм хэцүү асуудал ч юм уу? Эсвэл шалтгаалт өгөхтэй. Танаас суулийн шалтгаалтыг хичээлийн систем яг яаж өгдөг вэ? Шалгалт болгох чааш. Чам. Амар чааш. Тус найз мод.
Ер нь хэцүү юм. Ер нь жоохон ингэ хичээлдээ яваад тэгэл нэг цагийн мэд цагт нь хийгээд байвал айгуулсан. Одоо тэгээс яг мэдчихсэн таньж нэг гэхээс яг тухайн цаг үед бол юм аа гэдэг дандаа сүлд найж. Тэгэл нэг аргацаас нь үзүүлээд гэл ер нь л нэг гомдлоо явсан шүү. Биднээс цаашаас нь хийж ихээсээ. Эсэг ганцтай амар хичээл хийх юм аим шүү дээ. Спорт хүмүүс ер нь бол жоохон хичээлдээ арга мод гэдэг. Тийм үү. Амар олон тийм нийгмийн идэвх одоо нийгмийн янз бүрийн үйл ажиллагаанд оролцож чаддаг хүмүүс юм. Сууж хичээл хийж сураагүй. Тийм биш үү? Тийм байдаг. Гэтэ ер нь зохицуулж чаддаг Тийм. хүмүүс Ер нь бүгдийн нэг зохицуулаад. хаас талаагийг бол тэгтээ зохицуулж чаддаг. Сайн би юм сэвчээсэн. Одоо ингээд танаас бол ингээд өөрсдийн сургамжлалтай ингээд бус сургуулиудаас ингээд ялгаад баг соёл мэлтэй болсон байна шүү дээ. Одоо тэрнээс илүү тусдаа гэх юм уу өөрсдөө тухайн сургуулийг сонгох шалтгаан гэх юм уу. Тэднээс эхэлж өгч байна. Тэрнээс өөрөөс сонгох шалтгаан. Тийм. мэдих сонгох шалтгаан. Сургуулийн реклам болов. дээр рекламад Тэр хэдэн цаалтай нэг Тэр хүндаа тэрийг үйл тэргүүл болсон. бооцонтой. орлог морлог байхлаа богдээ. Яа мэдт ингэ дандаа ийм авьяастай спорт хүмүүс ирээд байдаг бол. Олоолаа явчих. Олоолаа явчих. Олон хүмүүс авьяастай зөндөл байгаа хэрэг тийм. Босоо Москвад ч юм л сайн сурж байгаа хүмүүс нь л ирж байгаа гэсэн болоос. Тийм Тэгэхээр дүн мөн хичээл дараа хүмүүс л хийж байгаа. Хичээл хийж чаддаг. Стресс нэг хоос хүмүүс маш ирээд байна. Бүгд нэг 10 жилтэй бас нэг чаддаг. Бол гадаа зориг гэж бодлоо. Тэрс цаг нөгөөс юм бол хэцүү шүү дээ. Монгол таарцаа. Яг ч бодсон мэдгүй. одоо зөвхөн харлаа. Харин дайс ажил болж байна. Мэрэг шилжүүлэлээр дайс. Мөрөнд хайгдсан л гэсэн. Одоо гэж одоо 3 өчтөр таа. Харин мэрэгжил Шилдэг шилдэг. Ашиглалт. Тэр 5 жил сурдаг бакалавр. Специалистээр сурч байна. бакалавр хүмүүс бүрий Нийтийн хэмжээнд тийм. надад 4 жилийн эдийн засаг үржин болоос ялцсан. Тэр экономик хөгжил. Хийхин юм таамаг болсон. Шоотан нэг жилээр тэгэхээр зүгээр хэлний хэлтэй Нийгэд бол зам болсон. 6 жил байж байсан. бизнес сонс ногоос тэгээд Тэр олон жил шиг болчихгүй юу? явсан. За өөр нэг юм ярих болов ярихгүй л байна л да. Ямар асуулт ярих болоо. Өөр гоё Москвад одоо болж исэн таяр тохиолдож байсан гоё дурсамж. Ерөөс шоуга яриаг бааш тий. шоугаас өөр байна. За Манай чуулганы автор дээр нэг хоёр талд нэг амар олон орсууд биелэг мод чулуу шидэл шилмэ шидэл би нэгээс хэлүүдээр бодож авч байгаа. газар руу нь явж байгаа. Тэгээ яг тэр гадаа нэг тийм нэг одооний тэгээ замын наад цаа хоёр. Амар олон орсууд энэ талд мангар олон орсууд баг магтай заяа. Нөгөө талднаас яг тийм бейсбол зохион байгуулалт Юу юм шүү дээ. Цаанаа дээр бүлэглүүд гэж гарна мөдөлсөн. Тэгээ цацгатаж ухтаа. Ir мөдөлцөөр буцаад яллаа гарч байгаа. Тэгээд тэр л тэгээд дараа нь харсан чинь ингээд зөвлөд мөлөдөр бодож тэгээд цусмас. тэр цаана нүдгээ цусмасаа арга сайн премиум шиг лагцсан. Нэг киноны Киноны юм тэр гал киноны ороод гарсан шүү. тэрс амар сонирхолтой юм байна. Агсан.
Тэрнээс хойш дундуур нь мэдхгүй барьж байгаа зодчод байдаг. Мөрөөрөө шавт гэж. Шоу тэгээд Замын даацаар гацхтаа. Шүргэн үед одоо шоуны DJ хийж эхэлж байгаа. Тэгээд сүүл үед хизэнээс яг энэ хий гэж шийдээд сурч эхэлсэн. Яг ходтой ирээд юм хиймэр санагддаг байсан. Тэгээд дооных юм магистрийн гэж идэгсэн. Тэгээд дооноос би асууж байсан магадгүй зааж тэгвэл маа төвчтэй үтгэл праа YouTube гэж багш өгч чи надад яах гэдэг вэ гэхэл тэгэл YouTube-с нэг 100 яг нэг курсыг 100 энэ үлдээд тэгээд зүг байж хата гэж хэлсэн да. Тэгээд намрын нэг дэж хайлт хийсэн. Тэгээд YouTube курсээр тийм байж байгаа. Тэгэл энэ хэлсэн. Төхөөрөмжтэй болно гэж бодлоо. Төхөөрөмжтэй одоо би юу яа гэж бодож байгаа. 100 яг альбиасынхан DJ-хээс олсон суугаад тэгээд төгжүүлээд байна. Тэгвэл одоо юу гэдэг Москвад байгаа хүмүүсийг яг DJ гэж хэлэхгүй байгаа. Зүгээр л дуу тэмдэг хүмүүс гэж хэлэхгүй. DJ гэдэг чинь тусдаа төхөөрөмжтэй, тусдаа бүх юм арай өөр байна. Гэтэ халтурд нэг хальт юм хийнэ. Намайг л алах юм шүү дээ. Тийм гэж бодож байна. Яс яг жоохон 100 бүтлүү гэдэг юм аа. 100 яаж вэ? Ихэд хэцүү юм байна. Зээг яадаг вэ? Юу яадаг вэ? Би жоохон юу салан байх юм. Зүгээр энд үйл чинь энд үсээр тийм хэцүү юм. Авсан 100 болгон заавал өөрөө ямар нэг юм даа хийдэг. Тэс 100 болгоо зайдаг. Тэгээ нөгөө за гэж одоо тэгээ Сарвал дэмэс сарвал хүмүүс тэрийг хаяхгүй. Спэнэ би юусэн сайн. За тийм үедээ сайн байна тий. Тэгээд Надад гэсэн тэгэхээр гэдэг. тийм үедээ 100 бол ер нь хэцүү юм байдаг. Юу бол хамаагүй төлөвлөж ажиллахгүй. Тэр гэж бодож байна. За одоо нэг бас амар тийм холоос орж ирэх юм л да. Хайраа та хамт агаас шүү дээ. Эрэгтэй хүмүүс одоо хоол тураач нэр таваач шүү дээ. Мөн хасган таач зүгээр л Амар л байдаг шүү дээ. Баян тураах хийдэг. Тийм. Тэгээд Тийм. зүйлсийг аваад Хийж байгаа байгаад би Болоос тийм. Хаалт таваас тийм. Өнөөдөр бүр байна хэлээ. цагаал Гэж чамаа гэдэг. За. За одоо гоё сүүлийн асуултууд. Сүүлийн асуулт. За сайн бодож байгаа тийм байна. За хоёр бид хоёроос асуух. өдөр гэж боо. Шууд бахаар юм. Манай одоо оюутны холбооны бичлэгийг бас одоо дөнгөж ирж энэ Москва сурахаар ирж байгаа 10 жилийн хүүхдүүдээс үздэг. Тэгээд тэд нарт бас зориулж хэлмээр үг байна уу? Одоо Москва ийм шүү, тийм шүү. Манай сургууль ийм гэсэн тийм байдлаар. Ирэхээс өмнө ямар ч бас нэг энэ цогтыг оюутан толбогдод тасалж байгаа. Бичээгээр энэ хамтаа юм хата тэгэл мэдээлэлүүд сайдаар ирээ. Дахиад авахгүй бол Таграа авах уу? Таграа шүү. сонирхолтой болчихсон. бодлоо. Кинонд орж байгаа шиг л биш. Нагуус хаас юу яа мэдээлэлүүд сайн зөвлөж өөр хүмүүстэй өөрөө ч гэсэн Яг түрээ ах ингээл хилээл бүрдэх. Тий яг зөвхөн яг нэг шидэ. Иргэд хаан дээр төлөв өслөөс ажилласан юм. Тий нэмж чи яг түрээ ах зөв. Өөр зүйл. Ирчих юм бол энэ бол
тэмцээн болоод зөндөө зөвхөн гадуур зүрээ ер нь лүйдэх цаг гадаад байгаа гэдэг юм мэдэрч чадна л гэж бодъё да. За дахиад чинээс асуулын асуулт. Та хоёроо зорилго байрны зорилго энэ зөв ч юм уу тодорхой дээр спойлер гэсэн юм. Сайн мал. Одоо энэ сэсийг сайн энэ дараа нэг ажилтаа очуулдаг бас боллоо. харин Тэгээд жоохон сайн ажиллаад байгаас боллоо. Тэгээд нэг тасал энэ машин тавьчихсан боллоо. Энэ ихнэр өгтөө очуулсан боллоо. хөлтнөөс мал гарчлаа. Тэгээд сургууль тавьсан байна гэж бичэртэй. Энэ болж байгаа юм байна. За мөнгөө өсч чадлаа. Их курсэд авчаа. Ер нь төгсөж байгаа төвчөнд бол яг семестрээр энэ жилдээ шиг сэсэл надад. тэгээ хаач л сайн байна. Зорилго тодорхой юм шиг. DJ-ийн сонголт байна. Тэгээд энэ жил болоод бас юу яа. Тэгэхээр дуу хийж үзмээр юм гэж бодож байгаа. Бодож байгаа гэж зорилго хэлгээ тэгж бодож байгаа юм. зарим явж байгаа. Тийш ярьж байгаа. Зарж байгаа. Зорилгоос зорилго болсон шүү. Morning Star ч Morning Star байсан. Ийм нэг стар шүү. Morning Star. Андаа шинээр байгаа бол андаа харахгүй бүр их болдог. Болох байна. За их цаар зочин таа баярлалаа. Баярлалаа. Хайрын минь ирсэн зорилго бүхэн удаа биелээсэй гэж хүсжээ. Үлдээс маш баярлалаа. Сонирхолтой төвөнд хуваалцсан баярлалаа. За хүчээс хэцүү боллоо шүү. За асуулт ихтэй асуулаа. Энэ бүт үзсэн. Асуулт бол коммент хэсэгтэлтэй. За ингээд дахин хүлцээрсэн хоёр зочнтой маш их баярлалаа. Өөртөө гоё дурсамж болон түүхийг хуваалцсан таяртай маш их баярлалаа. Энэ удаагийн дугаар ингээд дуусж байна. Үзэгчдтэй баярлалаа. Тэгээд дараагийн зочноор урих зочид байвал коммент хэсэгтэлтэй гэрээ. За баяртай.